Сайн байцгаана уу? Наа Эрдэнэс хогтны их маргад гэдэг. Би эдрэг сургуулийн Солонгос хэлний техникийн 2 дахь курс оёд. Би өмнө Солонгос улс руу хэлний бэлтгэлээр явах гээд бүтлгүүтж байсан. Яг тухайн үед бол надад хангалттай их мэдлэг мэдээллийг өгчээсэн газар байгаагүй. Миний өөрийн бас хувийн судалгаач маш муу байсан болохоор визэнд татгалзан яриа авч ирсэн. 2020 оны намар эдрэг сургуулийн Солонгосны техниктэй ирж уулзаад тэгээ шууд 1-р курсээсээ хэлсэн суралцсан. Хангалттай их мэдлэг аваад ингээ боловсроод хэлнийхээ төвшинг дээшлүүлж байсан болохоор энэчнээ сурах надад илүү таалагдчихсан. Манай эдрэг сургуулийн Солонгосны техникийн 2-1 нь 2 болон солилцооны оюутан за тэгээд 4-р курсэд төгссөний дараа магистртаа шууд тэтгэлэгтэй суралцах боломж мөн сурч байхдаа ажлын байраар хангах боломж ч бас байдаг. Би одоо болохоор солилцооны оюутнаар Солонгос улс руу суралцаар явж байгаа. Ингээ миний визэнд гарсан. Солонгос улсад суралцсан Монголоосоо ингээд ер нь бол маш олон талаараа ондоолтоо одоо жишээ нь заах арга зүй, сурах арга барил, компьютерийн мэдлэг, хэлний ур чадвар гэдэг энэ бүгдэн дээр маань Солонгосны техник маш их ингээд дэмжиж өгдөг нь бидэд давуу тал болж байгаа. Би өмнө ингээд Солонгос улс руу явах гээд зөв сургуулаа сонгож чадахгүй, за зуучлалын газраа сонгож чадахгүй, мэдээлэл хангалттай авч чадахгүй. Ингээ ер нь л миний хамаг ингээ бүтлгүүтэд байсан. Харин 20 оны намар эдрэг сургуулийн Солонгосны техниктэй уулзаад зөвлөгөө мэдээлэл аваад суралцж эхэлснээр одоо ингээ миний мөрөөдөл бодит болж байна. Та бүхэн ч гэсэн нацгийн эдрэг сургуулийн Солонгосны техникээр ирж уулзаарай. Манай Солонгосны техник багш ажилчид ингээ баг хамт олноороо нэгдэж бид бүгдээ араас ингээд үргэлж дэмжиж өгдөг. За тэгээд ном сурах бичгээр нь 100% хангаж өгдөг. Цаг минут тутам дараас нь дэмжиж ингээ буруу зам руу хазаах юм бол зөв зам руу чиглүүлж өгдөг. Ийм мундаг хамт олон байдаг шүү. Эдрэг сургуулийн Солонгосны техникийн баг хамт олондоо маш их баярлалаа. Би ч гэсэн өргөжлөл маш их хичээх болно. Бүгдээрэнд нь баярлалаа.